Итгэл доторх мэлгээтгэлийн уриатгаар хүрдэг танд хүрдэг Follow Me подкастын маань нэг шинэ дугаар эхэлж байна. Тэгэд энэ дугаараараа бид нэр юу ярих гэж байгаа вэ гэвэл Библи уншихад танд тус нэмэр болохоор Библийн тухайн нөхцөл байдлыг судлаад тэгээд тэрийгээр дамжуулаад танд Библи уншвал чинь тус нэмэр болох вэ гэдэг үүднээсээ энэ подкастуудын ярианууд хийж явахаар боллоо. Тэгээд өнөөдөр онцгойлоо тэгээд юуны тухай ярих вэ гэвэл хуучин гэрээ дотроо Израильчууд хаантаа болохыг хүсэжсэн тэр тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд Израильчуудын нөгөө нөхцөл байдлын тухай ярилцсан одоо мэдээж хуучин гэрээг уншихад ер нь итгэж хүмүүс нэлээд хол идэг штэ тий. Тэгээд хол тэгээд ойлгоход зарим үед хэцүү. Тэгээд юу яриад байгааг нь мэдхэд хэцүү. Тэгээд мэдээж бидний хувьд алслагдсан хол хугацаа байгаа, зай байгаа, өөр соёл байна. Энээс өөр олон юу байна. Ярилцаад явуул юу. Тийм за тэгээд ямар ч битэрийг үзэж байгаа бүх нийт хүмүүстэй яг үзэх тэр үеийн мэндийг хүргэе. Ямар ч битэрийн хувьд болохоор өөрсдөө судалсан зүйлээ ингээд хуваалцах шийдэж байгаа. Тэгэхээр Израильчуудын тухайн нөхцөл байдлыг ярихын өмнө хоёулаа яг энэ үйл явдал хизээ болсон бэ гэдэг цаг хугацаанд хэлдэг байх тийм. Тэгээд миний бод уншснаар болохоор энэ үйл явдал одоо яг бидний амьдарч байгаа үеэс даруй 3100 жилийн өмнө болж байгаа. За энэ нөгөө утгаараа юу гэсэн үг вэ гэхээр хүрэл зэвсгийн үе. Тэгэхээр хүний түүхийг одоо археологийн үүднээс хэд хэдэн одоо хувьд хувааж үздэг юм байна л да. Чулуун зэвсгийн үе. Тэгээд хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үе. Тэгээд чулуун зэвсгийн дотроос 2 3 хуваагддаг. Тэгээд яг Библийг ингээд уншиж байхад нөгөө Адам Ева хоёр байгаа шүү дээ. Тэр хоёрын амьдарч исэн үе бол яг чулуун зэвсгийн үетэй. Юу н ойролцоо байгаа бэлхэмж өмссөн тий одоо агууд ч юм уу гэдэг амьдэрдэг тийм үе байгаа. Тэгэхээр одоо хоёулаа ярих гэж байгаа нөхцөл байдал болохоор яг хүрэл зэвсгийн үе. Тэгээ энэ үед дэлхий дээр нийт ер нь 200 сая хүн амьдарч байсан байна. Хятад одоогийн дэлхийд даяараа. Тэгээ дэлхийд даяараа. Тэгэхээр гэж үздэг юм байна. Нөгөө талаараа бас Хятадд хэд тухайн үед 10 сая хүрэхгүй хүн амтай. За яг энэ нөхцөл байдлыг харахад Израильчуудын хувьд Давид хааны үед Израильчуудыг тоолдог штэ. Яг энэ үйл явдлаас нэг хэдхэн жилийн дараа. Тэгэхэд бол ерөнхийдөө явган цэрэг яг ирчүүдийн тоолсон тоо нэг 900-аад мянга. Тэгэхээр нэг сая гаруй хүн байжээ гэж юм бас тооцоо гаргаж болохоор байгаа байхгүй. Тэгээ нэг тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ үйл явдал маань маш эртний. Тэгэхээр энэ хүрэл зэвсгийн үеийн Монголд байгаа дурсгалууд гэх юм бол буган чулуун хөшөө. Дөрвөлжин фиксүү булш энэ төр ордог. Тэгээд нөгөө хадны цосон зургнууд ордог юм байна. Сүг зураг гэсэн. Тийм, сүг зураг гэсэн. Тэгэхээр хүмүүс хадан дээр түүхээ бичиж үлдээж ийн гэхээр ямар хөө ихтэй байх вэ? Чингис хааны төрхөөс 2000 жилийн өмнө. Хинээс модон шаниугаас даруй 1000 гаруй жилийн хүннүүгнээс тийм өмнөх үйл явдал болж байгаа юм. Тийм одоо энэ үйл явдал чинь за 1-р Самуэль дээр болж байгаа үйл явдал шүү дээ ер нь бол тий. Анх Саул хааныг бид нэр хаантаа болёо гэд Израильчууд ингээд хүсэж байгаа тий. Тэгэд яагаад ингээд хүсвэ гэдгийг бид нэр ингээд ялахтаа бид нэр муу учраас тий. Бурхныг хаанаа бол шүтэж явж чадахгүй учраас ингэж инээл гэж харах гэдэг. Тэгээ эцгээр нөхцөл байдлыг харуул арай өөр зүйлүүд харагдаад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ юу л да нөгөө хоёулаа бас энэ ярихаас өмнө яг хаана болсон бэ? Газар зүүн байрлал тий. Бид нэр харах юм бол хуучин гэрэн дээр Ханаан нутаг гэж гарч байгаа. Одоо газар дундын тэнгисийн яг тэнгисийн иргэн зурус газар. Тэгээ одоогийн Палестиныг оруулаад эрт үед Ханаан гэдэг нэртэй байсан. Энэ бүр эртний одоо нэр болж байгаа байхгүй. Тэгээ энэ нэр маань юунаас үүссэн бэ гэхээр нөгөө Ноо байгаа шүү дээ. Дэлхийг үерийн дараа үлддэг Ноагийн 2 дахь хүү Хаам гэж байгаа. Хаамын хүү Канаан. Нөгөө өвөөгөө билүү аавыгаа билүү нөхцөн багт нь хараад ах дүү нартай хэлээд тэрнээсээ болоод хараалгадаг штэ Канаан. Тэгэхээр энэ хүний одоо Канааны үр удам нь энэ нутагт ирж суурьшсан учраас Канаанчуудын нутаг буюу Ханаан гэдэг нэртэй болсон. Энэ их эртний нэр байна л да. Тэгэхээр энэ газар зүүн онцлог нь юу байсан гэхээр тэр үед төмрийн хөдөр за бас нэг ой мод ихтэй. Гэхдээ тэр дундаа нэг Ливаны хушмууд гэж үүдэж Библиэлд гардаг. Тэр хушмуудаар их алдартай. Тэгэхээр тэр үеийн нэг хүчшиг гүрэн болох Египт, Ассирийн болон их гүрнүүдийн сонирхлыг татсан. Одоо энэ байгалийн баялгаарсаа шалтгаалаад ийм бүс нутаг байжээ.
Тэгэхээр Ханан гэдэг бол их эртний хот. тийм нэр. Энэ нут газар зүүн нэр гэж таарч. Ноагийн 2 дахь хүү Хамын хүү Кананы үр удам энд амьдарч яжээ гэсэн үг болж байгаа байхгүй. Яг энэ үед. Тийм тэгээд онцгой нэг юу ба шүү дээ. Израильчууд ингээ хаан хүсэл. Одоо бид нэр хаантай болгож өгөөч те. Самуэлээс. Гоогаар Самуэлийг за энэ бол нэг буруу юм болоод байна гэж бурхнаас очиж залбирдаг те. Би яах вэ гэж те. Тэнгүүд л бурхан хариуд нь болно хүсэж байгаа хаан инүг гэдэг те. Ер нь бол хаан тухайн үеийн Овг аймгийн байдлаас одоо израильчууд нь буцаад ингээд хаант гэдэг юм нэг төр улс гэх юм уу да төр тус. Тим улс руу ингээд шилжиж байгаа юм нэг үйл явдлын тухай тэнд гарч байгаа. Тий. Тэгэхээр бас хоёул одоогоос нь түүхэн нөхцөл байдлыг ярьж байгаа учраас хоёул тэр тал руу нь их ярих хэрэгтэй. Харин тий. Ярих бах тий. Тэгэхээр юу яаж байгаа юм л да. Израильчууд Ханаа нутг руу манай эртний өмнөх 1200-аад оны үед орсон юм байна. Йордан готлыг гадаад орохдоо. Тэгээ энэ талаар тухайн үеийн Ханаанд амьдарч ирсэн үндэстнүүдийн түүх бичлэгт үлдсэн байна. Тэр үед израильчуудыг 2-3 нэрээр нэрлэдэг байсан байна. Израилийн 12 овгийг за зарим Негевт, Ассир, одоо Хитийн тийм том эзэнт гүрнүүд байсан. Тэр эзэнт гүрнүүд колончууд гэж бичиж тэмдэглэсэн. Колончууд. Ханааны нутгийнхан болохоор еврейчүүд буюу голын цаад иргэний оршин суугчд гэсэн нэрээр нэрлэдэг байсан. Израильчууд бол өөрсдөө Израиль гэж нэрлэж байгаа шүү дээ. Яг бурхны өгсөн нэрээр. Тэгэхээр энэ хүмүүс манай эртний 1200 оны үед нөгөө Йошуагаар өдөртүүлж ороод тэгээд Йошуагийн овгуудад хуваарсны дагуу тэр газар нутгийг эзэлж эхлээд тэгээ нөгөө шүүгчд номыг ингээд дамжиж байгаа шүү дээ. Түүхэн үстэй. Хоёул тэр шүүгч ном руу бас ярих хэрэгтэй болж байгаа юм л да. Израильчуудын хаан хүсэж байгаа шалтгаан 2 шалтгаан байх шиг байгаа. Онцгой шалтгаан. Тийм, онцгой 2 шалтгаан. Нэг нь болохоор дотоодын Израилийн өөрийнх нь нийгмийн гэсэн үг тийм. Нийгмийнх нь нэг асуудал байсан. Тэрний юу вэ гэхээр шүүгч номон дээр хэд удаа гардаг вэ? Одоо нэг тоог мартчихжээ. Израиль хаангүй байсан учраас хүн болгон өөрсдийнхөө нүдэнд зөв гэснээ хийж исэн гэж. Энэ үг аягүй чухал байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр тэгээ тахилчгүй байсан учраас эсвэл бурхангүй байсан гэж хэлээгүй. Хаангүй байсан учраас гэх. Тэгэхээр энийг мэдхийн тулд юу яаж байгаа юм л да. Хоёлаа шүүгч номын түүхэн нөхцөл байдлыг харах юм бол израильчуудын нөгөө тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт бас их чухал юм байли. Ер нь хүний түүхийг харахаар ямар ч улс үндэстэн одоо нөгөө тийм зохион байгуулалтын хид хідэн үеийг давдаг юм байна. Эхлээд байгалийн захиргааны үе, тэгээд овг аймгийн захиргааны үе, нийтийн захиргаа, тэгээд дараа нь төрийн захиргаа. Тэгээд энэ үед нөгөө хүн амынхан тоо, тэгээд одоо эд хөрөнгө, түүхэн нөхцөл одоо юу гэдэг яг нэг туулж явж байгаа дайнтай үе вэ нү, юутай нэ тэрнээсээ шалтгаалаад энэ болгоныг туулдаг юм байна. Тэгэхээр израильчууд яг энэ үед ямар нөгөө зохион байгуулалт байсан бэ гэхлээрэ овгийн овгийн зохион байгуулалт байсан. Гэхдээ юу одоо шүүгч гэдэг байгаа шүү дээ. Шүүгчдийн үе гэдэг мэдээж эхлээл ингээд сайн шүүгч гарч ийн, муу шүүгч гарч ийн тэ. Тэгээд Израилийг ялзруулдаг өөр бурхан шүтдэг ахаад бурхан нэг шүүгч түүхэлдэг ингээд яваад тэр болгоод ер нь бол шүүгчийг харахаар нэг л бид нар бол ингээд тас гэл ингээд зан уул юм уу хэрэг ингээд шүүгээд сууж байгаа юм шиг ингээд харагдаад байгаа боловч яг ясам дээр бол тэр нэг цэргийн л байлдан дагуулж израильчуудыг яаж байгаа тийм хүмүүсийн тухай яригдаад байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс чинь барыг хааны дүр биш юм уу? Тэр чинь яг бас нөгөө эргээд нөгөө израильчуудын зохион байгуулалт нь овгийн гэж байгаа шүү дээ тийм. Системийнхээ асуудал. Тийм яг тэрнийх нь асуудал ахгүй. Тэрнийхээ хүрээнд яригдана. Тэгэхээр израильчуудын хувьд нөгөө овгийг 12 овх болгонд ахмад настангууд нь ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө хэрэгээ шийдвэрлээд нөгөө бид нэр унших юм бол гааман халган дээр сууж идэг тий. Тэгээд хэрэг шийдвэрлэхдээ бурхны хуулийн дагуу шийдвэрлэе. Тэр нөгөө нэг ерөнхийдөө уламжлалын эрх зүй гэж ярьдаг юм байна. Ерөнхийдөө. Тэгэхээр энэ хооронд дунд шүүгчид ямар үүрэгтэй байсан бэ гэхээр яг нөгөө израильчууд тухайн газар нутагта бусад овг аймгийн үндэстнүүдийн дарлалд ороод зовоод ирэх үед бурхан онцгойлон босгодог. Түрүүний хоёулаа хэлсэн тийм нөгөө угаасаа тэр хүмүүс юу хийд байсан бэ гэхээр
жанжины үүрэг гүйцэтгэдэг байсан. Овгуудын журамт цэргийг зохион байгуулах, газар нутгаас хөөн гаргах. Дайсныг тий. Тийм дайсны хөөн гаргах гол үүрэгтэй. Тэг яг мэдээж шүүгч гэдэг нь нэртэй боловч яг одоо Самсоны түүхийг ч юм уу Гедеоныг харахаар нэг хэрэг шүүсэн тийм тохиолдол бас ховор штэ. Ер нь жанжин цэргийн зохион байгуулдаг жанжины хэлбэртэй. Баатрын дүр тий. Баатрын дүртэй. Тэгээ харин нэг шүүгч номон дээр яагаад за хүн болгон хаангүй учраас өөрийн нүдэнд зөв үснэ хийж исэн бэ гэхээр нөгөө эргээд хоёлоо харах юм бол Израилийн нийгмийг зохицуулдаг хууль нь Бурхны хууль гэрээслэл байна. Тэгээ Бурхны хууль гэрээслэлийг тухайн үед хэн даавж явдаг байсан бэ гэхээр 12 овог дунд тархан суурсж байгаа левичүүд. Левичүүд чинь 12 овог дотор ингээд өөрсдөө хоттой амьдардаг. Тэгээд тэдний үүрэг нь юу вэ гэхээр Бурхны хууль гэрээслэлийг ард түмэнд ер нь зааж сургах. Тий. Одоо зүг амьдрал дэг журмыг тэнд байлгаж гэнэ гэсэн үг үү тий. Яг дэг журм биш ээ. Ер нь зөвхөн хуулийг нөгөө зааж одоо таниулах. Тэр нь овгийн үн болохоор ер нь ахлагчд буюу тэр нөгөө нэг настангууд навж явна. Тэгээ гол нь анхан шатны нэгжний үе гэхээр гэр бүлд эцгүүд нь үр хүүхдтэй хуулийг нөгөө түүх байдлаар тий ам байдлаар бид нэр хаанаас эхэлсэн бэ? Бурхан бидэнд ямар хууль өгсөн бэ? За тэр хуулийг нь дагснаар ямар ивэл ирэх вэ? Дагахгүй байснараа бид нэр ямар шийтгэл гэх юм уу тий тийм ялгарлалт хүрэх вэ гэдгийг зааж сургана. Тэгээ энэ тогтолцооны хамгийн гол одоо нөгөө сул тал нь юу гэхээр Бурхны хуулийг сахиулах тийм нөгөө одоо үйл ажиллагаа явуулдаг аппарат гэх юм уу тогтолцоо гэх юм уу тийм бүлэг байхгүй. Нэг өсөндөө нөгөө Бурхны хуулийг хүмүүс яадаг вэ гэхээр дуулууртай байдлаараа сахина. Өөрөө. Тийм хувь хүний өөрийнх нь хүслээр энэ юу гэхээр сайн дурын үндсэн гэсэн үг байхгүй. Тийм тэр хүн Бурханд хэр дуулууртай вэ? Бурханаас хэр эмээдэг вэ гэдгээс шалтгаалаад тэр хүн дуулууртай байх тэр хүний өөрийнх нь асуудал. Онцлог. Нөгөө талаараа бас нөгөө хуулийг яг нөгөө одоо асуудал гараад хуулийн дагуу шийдвэрлэхэд бас эхлээд эцэг гэр бүлээсээ эхэлнэ. Яг тэр нөгөө хүнийг хууль сагч нь үгүй юу гэдгийг хажууд нь байж байгаа хүн харна шүү дээ. Тийм нэг өсөндөө эцэг нь. Тийм учраас нөгөө эцэг нь өөрөө үр хүүхдээ бид нэр хууль номон дээр уншдаг. Хэрвээ хүүхд чи эцэг харах юм бол аав нь өөрөө миний хүүхд намайг хараасаа гэдэг аваач шийтгэх ёстой. Энэ чинь бас сайн дурах байхгүй. Нөгөө эцгийн сайн дур юм. Тийм эцэг их нь сайн дураараа энийг биелүүлнэ. Тэгэхээр энэ эргээд нөгөө юу болдог вэ болж байгаа вэ гэхээр Израилийн нийгэм одоо миний чиний хэр эзнээс имээдэг вэ? Хэр дуулууртай байх вэ гэдэг сайн дурын хүслээс бид нар Бурхны хуулийг дагаад ирэхээр дагна. Тэгэхээр дагахгүй байх бас тийм үзэмж гарч ирж байгаа байхгүй. Би зарим зүйлдээ би дагмааргүй. Тэнгүүт нөгөө одоо энийг ийм үг байдаг юм байна л да. Хүн үр хүүхдээсээ урвдаг харин эх орноос урвдаг гэсэн тийм үг байт юм. Тэр нь одоо бидний түүхэнд ч гэсэн ингээ харахад манжийн үед ч гэсэн ер нь энэ дорн дахны ард түмнийг харахаар нөгөө хаад ноёдуудын хүүхдийг нь барьцаанд авдаг штэ. Тэгэхээр нөгөө хүн чинь тэгээ үр хүүхдээсээ төрсөн үрээсээ урвах уу эх орноос урвах уу гэхээр ихэнх нь эх орноос урвдаг. Тэр яг ийм байдал бас нөгөө Израилийн нийгэмдэр гарч байгаа. Тэр бид нэр харах юм бол Эли гэдэг нөгөө шүлүүлэгч байгаа шүү дээ. Ингээ биш дахилч. Тэр дахилчийн хүүхдүүд Хопны Пенехас гэдэг хоёр хүүхэд нь дахилч болсон мөртлөө нөгөө эзний өмнө ёс бус гал өргөөд тэгээд нөгөө Бурхны оо дахил өргөх гээд ирсэн хүмүүсийн махнаас нь сэрээ авч яваад барьж аваад өөрсдийнхөө нүдэнд энэ хамгийн оо зөөлөн тэ амттай махнуудыг аваад тэгээд тэрнээс болоод ард түмэн эзний тахилыг жигшиж байгаа. Энэ дээр яг Бурхныхаа хуулиар яах ёстой байсан бэхээр Эли үр хүүхдүүдээ эхлээд зэмлэн дараа нь нөгөө Бурхны хуулийн дагуу ард түмний өмнө аваачаад чулууга шидж алах ёстой. Самуэлийн бас түүхэн дээр ч байгаа шүү дээ. Хоёр хүүхдүүд нь бас дахиж болсон ч гэсэн Бурхны замаар явахгүй байсан. Тэгэхээр энэ нөгөө харахаар яг тэрийг түрүүний нэг түүхтэй харьцуулаад харахаар яг Израилийн түүхэнд болохоор чи үр хүүхдээсээ нүур буруулах уу эсвэл Бурхнаас нүур буруулах уу гэдэг сонголт эцгүүдэд ирсэн байна л да. Тийм учраас хүн ер нь яач утсан үр хүүхдээ хүний нүдний өмнө одоо ичгүүрт оруулаад яллаад шийтгээд чулуугаар цохоод алах бас тийм хэмжээнд очно гэдэг бол өөрөө асар одоо тийм бас хүн шийдвэр байна л да. Тэр одоо жишээ нь
тэр Илий гэдэг дахиад Самуэлийг харахад те хамгийн бурханд итгэлтэй хүмүүс тэгж яхад зүгээр нэг жирийн эцэг хүн хүүхдийнхаа ял болгон дээр одоо алдаа болгон дээр яллаад одоо ингээд шийтгээд хийж чадгүй. Энэ хүн гэдэг чинь өөрөө өөр хүүхдэд хатуурхад чаддгүй юм байна. Одоо бид нар ч гэсэндээ амьдралаар бас тийм л гэдэг те. Тэгэхээр Израилийн нийгмийн гол нөгөө нэг энэ нэрийг юу болж болох нэг хуулийг сахиулах болоод хуулийг сахих хоёр зүйл нь дандаа сайн дурын үндсэн дээр байгаа учраас үр хүүхдэн ч тэр эцэг нь ч тэрийг хийж чадахгүй учраас нэг гэр бүлийн асуудал нөгөө гэр бүл тэгээд явандаа ингээд нийт юм болчихж байгаа. Олон нийтийн асуудал. Тийм нийтийн асуудал болоод тэгээд эргээд энэ нөгөө нийгэмдэр одоо жишээ нь бит хоёрын хувьд яг тийм байдал, тийм нийгэмд хэрэг амьдрах юм бол бит хоёрын чиний гэр бүл, миний гэр бүл, үр хүүхэд, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд баталгааг болчихдөг юм байна. Яагаад гэвэл хүн болгон өөрийнхөө дураар хийж байгаа учраас. Тэ? Чиний магадгүй миний юмыг дээрэмдэж авч болно. Цохид зодож болно. Гол нь тэрийг шийтгэх нь би ч хүүхдээ шийтгэж чадаагүй, тэр хүн хүүхдээ шийтгэж чадахгүй байгаа учраас нийтээрээ ер нь ингээд хууль сахиулах асуудал болчихдөг юм байна. Тогтолцоо өсөж ийна л гэсэн. Тийм. Тэгээд энэний нөгөө нэг тоо жишээ нь Бинамин овог байгаа шүү дээ. Бүхэл бүтэн нэг овог. Тэ? Алуурчин, хүчирхийлэгч болцсон байдаг шүү дээ. Яагаад гэвэл нөгөө л яг нэг гэр бүлийн асуудал биш томсоор нийтих болоод тэгээд нийтих болоод. Тэгээд тэрэн дээр юу гэж боддог вэ нэрэ? Тэр одоо нэг тахилч яваад тэгээд их нэртэй унтах гад нөгөө Бинамин овгийнхын чинь бүр ингээд дайраад юу ихнэрийн тоохгүй байх шүү дээ. Нэмэгтэй хүн тоохоо хэлээд наад тахилж байгаа гэж бид нар тэрнтэй хорцсомаар байна. Тэгэхээр яг нийгмийн асуудлаар би бодоод байсан байхгүй юу? Одоо израильчууд хаан хүсэж байгаа гэдэг нь өрдөөсөө хариуцлагатай амьдрал те өөрсдөө хянуулахыг хүсэж байгаа байхгүй нэг эсрэгээрээ нэг талаараа. Тийм тэгэхээр энэ нөгөө тэр Бенамин овгод дээр гарсан тэр асуудал бол үнэхээр бүр татагтаа тулсан асуудал байгаа юм л да. Тэ? Нэг талаар яг бид нар нөгөө одоо ингээд ярьдаг шнэ Библи уншдаг хүмүүс за Бурхны ард түмэн гэдэг бол айгүй өндөр ёс зүйтэй, ёс суртахуунтай байгаа байх гэж боддог. Эхлэн хүн гэдэг чинь бас тийм биш юм байна л да. Одоо бид нар ер нь хуучин гэрээг ингээд харах юм бол Бурхнаас хамгийн их нүүр буруулж урвсан хүмүүс нь иргэд израильчууд байдаг. Бурхны ард түмэн тийм Бурхны ард түмэн өөрсдөө. Тэр энийг бол анаах байдал гэдэг юм байна. Хүн ер нь дураараа байх, тий? Хүн юм айгүй сайн учраас Бурхны зүгээс их сайныг хийх ёстой гэж боддог боловч хүн яг цагаат болохоор тэгдэггүй юм байна. Дөрөвний хэллээ шүү дээ. Анхаж нэг шүү дээ. Үх хүүхдээ гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Тэгээд нөгөө хүүхдээ юм хэлэхгүй байсаар л нөгөө хүн чинь сүулдэ ингээд бүр дийлдэхэ болж байгаа. Тэр нийт овгийн асуудал болоод тэгээд тэр энэ бол дотоодын асуудал болж байгаа юм л да. Тийм учраас нөгөө шүүгч номон дээр бичсэн байгаа. Энийг гаргалгаа гэдэгтээ израильчууд харсан байна гэсэн үг үстэй. Тий харсан учраас Иргэн тойрны улсууд нь энэ гаргалгааг нь энэ асуудлыг шийдсэн улсууд байгаад байгаа байхгүй. Жишээлбэл филистичүүд гээ айрмаар даруулсан хаан засаглалтаа тийм улс байгаад байна. Нөгөө иргэн тойрны одоо ассирчүүд гэдэг ч юм уу Египтүүд байна Египт ч бүр хаана бурхан гэж утсан тэгээд тэр чинь амар гоё тогтолцоо яваад тэнд нь ингээд байгаад байгаа шүү дээ Египт хүмүүс нь өөрсдөө сайхан амьдраад доошо даралдаг хүмүүсээ юм боо боол зарснараа ингээд дарлаад амьдраад тэр мөрийг хараад тэдний толгойд юу сурцсан сууцсан зүйл байгаад байна л да боломжгүй байна гэдгийг харж штэ хаантаа бол энэ асуудлуудыг ингэнэ гэсэн бас нэг бид нэр хаантаа бол ингээд очиж байгаа тэдгэр хүмүүс нөөс нэг мэдээж овгийн ахлагч нар олон асуудлууд донд овогт нь ямар асуудлууд байгааг бүр ингээд мэдж байгаа тэдгэр хүмүүс очиж байгаа штэ тэгээд бас яг одоо чи айгуу гойс хөндлөө тэр нөгөө Бенамин овог тийм болцсон байгаа бус овог нь тэр тахилчийн үгээр мэдчихэж байгаа байхгүй гол нь тэгэхээр энэ нөгөө израильчуудын тэр 12 овог өөрсдөө нөгөө ижлэх ёстой газар дээрээ байгаад хоорондоо хоролцоо холбоо нөгөө нэг өсөндөө тайлгандаг тийм тогтолцоо байхгүй болчихж байгаа байхгүй тэр тухайн овог дотор юу болж байгааг бүү мэд. Тэ? Тэгэхээр нөгөө тахилч энийг хэлсэн. Тэгэхээр израильчууд юу нэгтгэжсэн хэдхэн зүйл байгаад овгуудыг тэр нэгдүгээр болохоор нөгөө Бурхны гэрээний авдар буюу майхан сүм. Тийм тэр тэднийг нэгтгэн. Тэ? Хоёрдугаарт тэр нөгөө овгууд хоорондоо нэг овг нь тухайн овг тэр өөрийнхөө эзэмшлийн хуваарлсан газар нутгаа бүрэн эзэлтэн туслах ёстой гэсэн тийм бас нэг гэрээ байгаа. За гуравдугаарт нь жилд нэг хэд удаа тэмдэглэдэг баярууд байгаа. Энэ гурван зүйлээр л холбогдож ирсэн болохоос биш яг нөгөө нэгдсэн тийм тогтолцоо байх. Одоо жишээ нь 12 овгийн нэг овг нь за бид нэр магадгүй нэг Аморч гэдэг юм тухайн Кананы нэг
үндэстэнтэй бид нэр ер нь эвтэй байя гэсэн шийдвэр гаргалаа гэж байна. Тэгэхээр 11 тэрийг мдэггүй учраас чи асуудал гарах нь шүү дээ. Эсвэл бид нар энийг овогтой байлдыг гэхэд магадгүй Рубен овгон ч юм уу те Филистинийг одоо нэг цэргийн аримтай байлдыг гэхэд бусад 11 авах нь мдэггүй учраас тэр цохогдох нь. Энэ ч нэг нэгдмэл байдал гэдэг чинь юм аягүй чухал болчих жоохоо. Яг энэ үед нөгөө израилчууд дайнтай байсан учраас. За энэ бол ингээд нөгөө дотоод асуудал. За гадаад зүрхний ичний хэлдгээр нэг юм байсан. Израилчууд бол яг тэр Канааны уугуул оршин суугчдыг эзлэхэд бол нэг асуудал байгааг юм шиг байна. Тэгээд гол нэг асуудал гарч ирсэн нь давлшгүй хүчнэл гарсан Филистчүүд. Тэр чи одоо Филистчүүдийн нөгөө гаргаллын талаар ер нь мэдсэн судалсан юм байна уу? Алга. Тэр яг ер нь юу юм байна л да. Филистчүүдийг эхлээд ингээ ярихад бол яг нэгдүгээр тэр Канааны уугуул оршин суугчд бол биш. Энэ Филист гэдэг нэр нь Тэнгисийн ард түмэн гэсэн утгатай нэр юм байна. Энэ хүмүүс нь болохоор одоо газар дундын тэнгис гэж байгаа магадгүй үзэж байгаа хүмүүсээр нь мэдчихэж байгаа бах. Тэгэхээр тэр тентхийн одоо Крет болоод бусад арлуудын дээр амьдарч исэн нийт хүмүүсийг нийтэд нь Тэнгисийн ард түмэн гэж нэрлэдэг юм. Энэ хүмүүс израилчууд түрүү манай нэмэх 1200-аад оны үед орж ирсэн гэсэн шүү дээ. Харин энэ хүмүүс болохоор манай эртний өмнөх 1300 он израилчуудыг Ханаа нутагт орж ирэхээс 100 гаруй жилийн өмнө Ханаа нутагт орж ирсэн. Филист тэмээн Чакарчууд гэсэн хоёр овог. Энэ хүмүүс болохоор ерөнхийдөө маш дайнч. Ер нь байлдаанд айгүй авьяастай. Халуун одоо юу гэдгийг те халуун цустай гэж ярьдаг лөө цус ихтэй. Тэгээд нөгөө юу яадаг юм бэ? Их сахилга баттай хүмүүс. Дайнд ч юм их сахилга бат гэж чухал гэж байна л да. Тийм. Тэгээд дэг журамтай. А нөгөө талаараа бас халираад байдгүй. Ер нь дайнаас нэг цухтаад халирдгүй. Тэгээ энэ хүмүүсийн энэ одоо нөгөө чанараас нь шалтгаалаад тухайн үеийн Египт, Ассир, Вавилон гэсэн хүчрэг улс гүрнүүд энэ хүмүүсийг юугаа олгодог байсан юм бэ? Хөлсний цэргээрээр авч дайн байлдаанд хэрэглэдэг байсан. Тэр үтгэл нөгөө Давид хаан болсныхаа дараа энэ Филистийн Крет гэдэг овгийн хүмүүсийг өөрийн хувийнхаа одоо нөгөө бие хамгаалагчаар бас томилсон мэт юм хэлээ шүү дээ. Одоо Библиэр ч гэсэн тэр нь байж байгаа. Крет овгийн хүмүүс гэдэг нь Филистчүүд байсан. Тэр Филистчүүд гэдэг. Тийм Филистчүүд. Тэгэхээр энэ хүмүүс маш юм дайж. Тэр битгэл нөгөө Египтийн хойд хилийг хүртэл энэ хүмүүс 30-аад жил эзлээд Египттэй бүр газар дээр хураа газар бол тэнгис дээр байлдаж ирсэн. Маш хөшрөг ард юм байна. Энэ хүмүүсийг нэг талаараа энэ одоо зан чанараас гадна бас нэг чухал зүйл нь технологи байсан байгаа юм л да. Нэр одоо ингээд одоо ч гэсэн харахад те ямар ч технологи эзэмшсэн тэр үндэстнийг улсыг бол мандаалагч болгочихдаг юм байна л да. Одоо бид нар харж байгаа шүү дээ. Сансрын технологи, за уран баяжуулах, одоо сүүлийн чипний технологиг эзэмшсэн хүмүүс одоо тий гар утас үйлдвэрлэж гин, сансарт хэмэл дагуулх өргөж гин, уран баяжуулж цөмийн нөгөө цахилгаан станц дээр барьж байгаа шүү. Тэрнтэй адилхан энэ хүмүүс тухайн үед ямар технологи эзэмшижсэн бөхлөөр төмөрлөг технологиг энэ Филистчүүд эзэмшижсэн байгаа юм л да. Тэр нь шүүгч номон дээр хүртэл байгаа. Шүүгч номыг хэрэг унших юм бол тэн дээр израилчуудыг дархан гэж байгаагүй. Ер нь технологи эзэмшнэ гэдэг чинь мэрэгчлэнтэй болчихдог юм байна л да. Мэрэгчлэнтэй. Израилчуудын нэг юун дээр одоо түүхэн дээр гарч байгаа шүү дээ. Одоо дөнгөж ингэдэг одоо хөрөл зэвсгийн үе гэж яригдж байгаа байлаа тий. Хөрөл зэвсгийн үе чи өөрөө болохоор нэг зис тий гуйл гэ зөөлөн эд материалын зүйлээр зэвсэг хийж байгаа. Тим нэг бамбаа хийж байгаа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү чадвар сургацсан байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ тухайн үед бол израилчууд өөрсдөө бол тийм чадваргүй байсан тухай юм гардаг шүү дээ тий. Зэвсгийн чадваргүй тий. Дайн байлдагтай дандаа бусад нүдсээс юу зэвсэг авдаг ч юм уу тий. Тий. Тэгэхээр нөгөө яг түрүүний хэлдэгтэй нөгөө зисээр юм хийж чад. Тэгээ гол нь яг хуу байдаг штэ. Израилчууд нөгөө дайн хийхэд Саул хаан болон Саулын хүү Йонатан хоёр л зэвсэгтэй сэлэмтэй байсан. Гэдгийг 2 дугаар Самуэль номонд бичсэн байна.
Тэгэхээр энэ нөгөө зүгээр хоёул ингээд бодоод үзье л да. Ер нь одоо дайны үед чинь хүн нэгнийхээ амийг авах л зориулттай үйлдэл шүү дээ. Тийм. Дайн гэдэг. Нэгийг ална газар Тэгэхээр нутгийн тийм. тэн дээр юу юу шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх вэ гэхээр зэвсэг болчихсон тийм. Чи ямар зэвсэгтэй бэ? Тэрнээсээ биш. Тэгэхээр израилчуудын хувьд харах юм бол за хоёлаа Самсоны түүхийг харах юм бол Самсон яадаг вүлээ. Илжигний ирүүний ясаа Хүү алдчих шүү дээ. алдаг. Яг хөө мэдээж хэрэг бурхан тэрэнд хүчийг өгсөн ч гэсэндээ тэд нэр тэр хүнд одоо юу байхгүй л гэсэн шүү дээ. Хүчтэй зоох зэвсэг болчих. Зэвсэг тий яг нөгөө бод малын яс. Эсвэл модон борохоор. За чи хоёул бодол тэ модон борохоор хүнийг нэг цохиод алах бас хэцүү үстэй тий. Яг нэг амин газрын цогчл алахгүй болвол тэр хүнийг цохин. За тэгээ ягдангуй филистчүүдтэй байлж хад филистчүүд түүний хэлгээр зэс бамбаа хоёртай. Одоо ингээ өдрөвчтэй ингээ толгоондоо хүртэлтэй дуулахтай. Тэгэхээр хүний хамгийн одоо эмзэг эрхтэн бол толгоо шүү дээ. Тэгэхээр толгоонд тэргээр цохлоо ихэд чинь нэг одоо ойгоод явчих. Эсвэргээр филист хүнийг бодъё л да. Тэр чинь төмөрлөг зэвсэгтэй. Харин нэг филистүүдийн тухай нэг одоо сүүлийн Холливуд хийдэг кинонууд байдаг шүү дээ. Зэвсэг мэсэг тэр техник бүчинг нэг юм дайчин гараад гарч ирдэ шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө байлж байгаа чинь нэг чавчаад гар хөлийн тас чавчих юм шүү дээ. Нөгөө эн чинь мотороо цохоод гар хөлийн тас чавчих шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө израилчуудад ягаад нөгөө филистчүүдэд айгаад тий. Яг филистчүүд нөгөө яг ажиллахтаа тэр Тэнгисийн иргэн 5 хотыг эзэлж явж ирсэн. Тэгээд филистчүүдтэй болохоор Израилийн Дан, Юдэ, Рубен овгууд хил залгаж ирсэн юм лээ. Тэгээд энэ овгууд нь хамгийн их филистийн нөгөө хүчрхийлэлд одоо ноёрхолд байдаг. Тэгээд нөгөө гэр орноосоо зайжаад тэр хүмүүсийг очиж чадхааргүй уул хаданд бүгэж байжсан тухай шүүгч номноор байгаа шүү дээ. Тэгээ нөгөө израилчууд шүүгч номноор байдаг те. Израилчууд өөрсдөө яг нөгөө заримдаа нэг юм юу яадаг юм байна л да. Нөгөө төмөрлөг юм ангис байж идэг. Тэрийг эргэлдүүлэх хэрэгтэй болохоор мэрэгчлэлтийн буюу дархан байхгүй. Харин тийм заавал нөгөө тийм шүүх тэр филистчүүд дээр очино. Тэгээ очихоор нөгөөдүүл чинь баг нөгөө тэр анцаа худалдаж авсан мөнгөнийхөө баг 70%-ийг өгжээж ирлүүлж янзлуулдаг. Тэгээ энэ нөгөө ахын хүрээнд ч гэсэндээ тий модон анцсаар газар хагалах. За нэг газрыг хагалдаа гэхэд хичнээн өдрийг зарцуулах уу. Тэгээ модон цуурн хагарна. Харин тэгэхээр одоо ерөнхийдөө ингэж ойлгож штэ тий. Тухайн израилчууд бид нэр хаантаа болёо гэдгүүд гуугаад байгаа нь ингэж шийдвэр гарч байгаа юм чинь зүгээр нэг гарч байгаагүй тий. Эргэн тойрны улсуудыг харсан байна. Хийж байгаа хүмүүс харсан. Эргэн тойрны хаантаа улсуудын технологиг харж байна тий. Тэдний нэг дотоод эмч журмыг ингээ ажиглаж байна. Тэгээд дээрэс нь тэд нар чи энэ бүгдийг хийх гэхээр чинь шүүгч хэдийгээр бурхан байгаа ч гэсэн энэ бол хүн бол өөрөө гэмт хүн учраас болдгүй байна гэдгийг өөрөөсөө анзаарч харж байгаа юм. Тэгээд одоо тэд нар чинь тэгж штэ тий урагшлаа бид нар хаан өгөөч гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ хаан гэдэг энэ зүйл нь тухайн үед энэ олон зүйлийг шийдэх нэг юм институт муу юм уу? тий хаан гэдэг бол одоо нэг яг нэг төр үсч юм гэсэн. Хаан гэдэг бол яг төр гэсэн үг. Харин төр гэсэн үг. Тэгээд төрийг бол ингэж тодорхойлдог юм байна л да. Төр гэдэг бол ер нь хүний зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр. Тэгэхээр энэ төр гэдэг зүйлийг ойлгодог, тэрнийгээ засаж, залж авч явдаг ухамсартай ард түмэн төрийг бий болгодог юм. Одоо энэ дээр нэг айгуугаа жишээ өгдөлтэй цыганчууд тийм. Цыганчууд гэдэг хүмүүс ерөөсөө тэнүүлчин ард түмэн. Энэ ард түмэн ерөөсөө төртэй болъё. Тэ бид нар нэгдмэл зохион байгуулалттай, нэгдмэл төр гэдэг тийм бодлого хэрэгжүүлдэг юмтай болъё гэж ерөөсөө бодоогүй. Боддгүй юм байна. Тийм учраас энэ ард түмэн одоо ер нь мэдгүй тийм цыган гэдэг зүгээр нэг юм үзэгдэл гэх юм уу та тийм. Нүүдэл чинь энд тэнд явж байгаа. Тийм. Тэгээ одоо баг нөгөө зарим нэг улсад ингээд уусаад алга болчих шүү. Энэ бол нөгөө нэг ямар нэг зохион байгуулалттай байх вэ гэдгээс шалтгаалаад тэр үндэстэн оршин тогтносох уу, хэр хүчтэй байх вэ гэдэг нь бас шалтгаалт юм байна л да. Тэгэхээр израилчууд өөрсдийнхөө энэ тэр дотоодын нөхцөл байдал, гадаад нөхцөл байдал өөрсдийнх нь тэр нэгдмэл бус байгааг хараад энэ төр гэдэг зүйлийг байгуулсан. Тэгэхээр төртэй болсноороо юу шийдэгдэх гэхээр хоёул эргээд ярих юм бол нөгөө сайн дураар хүслээрээ итгэлээрээ хуулийг сахихгүйгээр албатан сахиулж эхэлнэ. Чам одоо тий нөгөө төр гэдэг чинь хүнлэнгөөс харах нь шүү дээ. Миний аав намайг хараад миний хүү юм даа гэдэг нөгөө өөхшөлтгүйгээр шууд
хуулийг сахиулах албатан сахиулж эхэлнэ. Ийм шийтгэл. Тийм. Тэгэхээр миний нөгөө нэг сайн дурын зүйл биш. Яг гэвэл би шүтээ дараа шийтгүүлэх юм тий. Тэгээ энэ эргээд нөгөө Израилийн нийгэмд юг авчрах вэ гэхээр одоо миний чиний амь нас гэр бүл үр хүүхэд эд хөрөнгө баталгаад болоод эхэлж байгаа байхгүй. Хин нэгэн өнгүүж ирээд хүчинтэй тий нэгийг ингээд алаад ээж чадахгүй нэ. Ягаад гэвэл төр гэдэг тэнд хуулийг яадаг одоо нэг цагдаас цагдаатай болж ирэх гэсэн үг байна. Хөлнөөс хараа байж энэ хуулийг сахихгүй бол шууд чамаг шийтгэн. Тэрнээс ч нэг сайн дурын шийтгэл тийм биш. Нөгөө талаараа нэгдмэл байдал бий болсноороо одоо филистчүүдээр аваад үзэхэд бол филистийн арим чинь нөгөө юу байгаа шүү дээ. Байнгын арим буюу мэрэгжлийн арим. Энэ нөгөө нэг зохион байгуулалтаас төр гэдэг зүйл бий болж иж тийм зүйл бий болно. Яг л нөгөө татвар гэдэг зүйл бий болох нь шүү дээ. Ард түмний нийгмийн зохион байгуулалт татвартай болно. Тэгэхээр байнгын аримыг яаж бий болгодог вэ гэхээр нөгөө би бол одоо тэр хүмүүсийг цуглуулад зэвсгэр хангана. Тийм үстэй хоол бас тэр хүмүүсийг хаана байршуулах вэ? За нөгөө хүмүүсийн бас ар гэрийг нь тэр хүмүүс ингээд тэр цэрэгт байж байгаа хооронд ар гэр нь цутрахгүй авч явхад бас нэгдмэл бодлох хэрэгтэй байт юм. Тэр энд нөгөө төр бий болж иж энэ болгоныг ингэж хангадаг юм байна л да. Харин израилчуудад болохоор нөгөө журам цэрэг гэдэг нь юу гэхээр дайн байлдааны үед төр дуудагдана. Тэгээд бусад үед нөгөөдөл чинь малаа маллаад газраа хаглаад гедоны түүхэнд ирээд гэсэн нөгөө тариа цайруулаа сууж идэг. Харин филистчүүдийн арим нь болохоор байнгын болохоор тэд чинь мэрэгжлийн за хүнийг хаана чавчиж алах вэ? Бэлтгэл сургалт. Өдөр болгон хийх юм шүү дээ. Тэгээд зэвсгээ эзэмшин. Зэвсгээ бас ирлээд өөрсдөө зэвсгээ арчлаад аваа явчихна. Тэгээд арга тактик суулцчихсан. Тийм учраас чинь асар ийм том ялгаатай. Энэ ялгааг арилгах ганц зүйл нь хаан буюу төр гэдэг зүйл байжээ гэж одоо. Тэр нөгөө Самуэль номдэр гарч байгаа шүү дээ. 7 илүү 8 дор болгоч. Ураа тэр тухайд биднэрт хаан хүсэж байна гэд Самуэль хэлэхэд бурхан өдөөс нэлдэж штэ. За хэрэг хүсэж байгаа бол тэр хаан чи ингийн шүү гэдэг. Та нар хаана эрхийн талаар эрхийн талаар яриад байдаг. Ийм эрх юм бидлээ шүү те. Та нар чинь хүүгүүд юм уу охтуудыг чинь аавн өөрийнхөө зарцуулган те. Тариа буданы чинь 10% авна. Тийм газрын дээр та нар газрыг чинь авч болно. Буцаагаад маалаад дуусах чинь булааж авч магадгүй. Бүх юм хэлсэн эрх юм нь ийм шүү гэсэн. Тийм. Ийм эрх юм бидэлтэй шүү гэсэн чи өөдөөс нь хамаагүй бид нар хаан хүсэж чинь гэдэг нь. Тийм. Нөгөө талаараа чинь бас айгүй зүг харилцаа явагдаад байгаа юм шүү. Хаан гэдэг нь одоо эргээ зүгээр ингээд анхан шатныг хүннүүдээр харуул их зүв юм шиг харагдав. Гэхдээ энийг бурхан болохоор буруутгахдаг штэ гол нь. Надад ч гим нүгэлтэй ийм учраас надаас хаан хүсэж байгаа маа. Гэхдээ Самуэль бурхан хоёрын яриа. Самуэлийн бодлого бас бид бодох хэрэгтэй. Самуэль нөгөө өөрөөс нь урагшлаа гэж боддог штэ. Яа тий. Надыг яачлаа гэсэн чинь бурхнаа үгүй чамаас биш ээ. Тэдний хаан байх надаас нүр буруулж байгаамаа гэж хэлдэг. Гэхдээ энэ нөгөө хэрэв бурхны дараагийн тэр үйл явдлыг зөвшөөрлийг харах юм бол бурхан энэ дээр бүр яг ингэж одоо тэдний бүр эсэргүүцсэн юм шиг байгаамаа. Яг тэгэхээр хаан болох тэдний үгийг сонсоо хааныг томил гэж хэлдэг шүү дээ. Самуэль. Тий. Хүмүүсээр өөрсдөө нь биш өөрөө хааныг томилж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ энэ бурханы хувьд мэдээж яг тэр Израилийн нийгэмд гарч ирсэн тэр одоо дур дураараа явж байгаа байдлыг нэгдмэл биш байгааг тэр бол мэдчихлээсэн баг та мэдээж хэрэг. Тийм учраас тэрийг зөвшөөрч байгаа. Нэг талаараа бурханаас нүр буруулж байгаа энэ гим шүү гэдгийг нэг талаараа ард түмэнд ойлгуулчихж байгаа. Нөгөө талаараа тэдний хүслийг сонсож байгаа. Тэгэхээр одоогийн ингээд энэ түүхийг харах юм бол өнөөдөр төр өсгөө. Тэгээ Израилийн одоо байгаа Израилийг харахад парламентын төрийн төртөл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бурхны бас тогтоогдсон нэг юм эрх мэдлийн тогтолцоо юм шиг байна. Ер нь төр гэдэг зүйлийг бид нэр тэр талаас нь харуул бас тэгж ойлгох. Төр тус гэдэг бол түүхэнд бол айгүй том соёл бий болгоод явж байгаа ус. Тэгээ ер нь төртэй болж иж тухайн үндэстэн улс болж байгаа. Хил хязгаартай болно, хилтэй болно, өөрийгөө батлан хамгаалах чадвартай болно, дотроо эмх журамтай, энэрэнгүй шударгаас тогтсон нийгэм бий болж байгаа. Бид нар ч одоо монголчуудад бид нар төр тулсаар тий олон зуун жилийн төр тулсын түүхтэй гэдгээр бахархдаг шүү дээ. Яг энэ шиг энэ төр тулсыг израильчууд тухайн үед бий болгож байгаа. Тий. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг тухайн үеийн төр бол
арай нэг өөр тийм супер байгаагүй л хальт тий. Тийм дөнгөж үүсч эхэлж байгаа. Тэр үед яг үүссэн байсан Египт, Ассир, Вавилон хятад энэ эдхийг гэсэн ер нь үндэстэн бол хамгийн анхны төр тусыг байгуулсан. Тэгэхээр тэр үед бол төр тус бол төрөв бол байцсан. Тэгэхээр тэр үеийн төрүүд нь хаанууд нь төрүүн чи хэлсэн тийм нөгөө яг хаан юм шиг шүтгдэн. Ер нь хаан. Тэр яг Египтийн зүгээр ингээд нөгөө нэг тэрхүү хааны талаар ойлголтыг авч үзэх юм бол Египтийн нарны бурхан хор бол фараоны эцэг, эх нь бол хүн. Тэрний дундаас фараон гэдэг одоо тий өдөрдөгч төрдөг. Тэгээ тийм учраас тэр бурхан газар дээрх бурханы хүн биетэй, хүн биетэй одоо түлээлэл болчихж байгаа юм. Тэгээ тийм учраас нөгөө Вавилон ч гэсэн яг ийм адилхан, Ассир ч гэсэн адилхан. Тэгэхээр тэдэнд яг тэр хаанд зориулсан шүтлэгийн зан үйлтэй, хаанд зориулсан дахилч нартай сүмтэй байсан баг. Тэгээд нөгөө тэр дахилчт нь хааныгаа ард түмэн нь хааныхаа төлөө залбирдаг юм. Одоо хааныхаа төлөө бүх сайн сайхан гэдэг. Хааныхаа нэрийг хүртэл дуурддаг. Фараон гэдэг нэр юу юм бэ л дээ? Фарао гэдэг одоо нөгөө дээд өргөө гэсэн нэрнээс үүдэлтэй тийм нэр юм бэл. Тэрнээс яг хааны нэрийг бол дуурдахгүй. Тийм учраас тэрийг орлуулад Фарао буюу тэгээд дээд өргөө гэсэн нүгнээс гаралтай Фараон гэж нэр гарсан юм байна. Энтэй харьцуулахаар нөгөө Израилийн төр арай өөр тийм. Тийм. Израилийн хаан бол юу л бурхан гэж үзэгдэхгүй шүү дээ. Бурханы хүүч гэж үзэгдэхгүй. Өөр л бурханы тань. Тэр битгий хэл бурханд дахил өргөх ирэх байхгүй. Тэр энэ нөгөө Израилийн одоо төрийн нэг эрх мэдлийн тийм нэг сонин хуваарлалт байдаг юм байна. Тэрний юу гэхээр хаанаас гадна бурханы Израилийн бурханд төрт ёсных нь гол юм бурханы хууль гэрээсэлтээр явж байгаа. Тэгэхээр бурханы хууль гэрээслийг юу авч явж байгаа вэ гэхээр майхан сүм дахилч нар эдгээр нь бурханы хууль гэрээсийн дагуу бурхан одоо тэр хаанд зөвлөн заана. Хувийн хэрэг ахугаас ахуулаад гадаад бодлого дайн байлдааны хүртэл яг энэ бурханы хууль гэрээслийн дагуу явагдана. Тэр гэрээ тэр хуулийг авч явж байгаа одоо хөрөл парламентын засаглал гэх юм уу хуулийг авч явж байгаа гол юмнууд нь дахилч нар бурханы тий майхан сүм болчихж байгаа. Нөгөөх зүйл нь болохоор хянах тогтолцоо гэж байгаа. Тэр нь бурханы яг хууль яг тэр хэлснээрээ хэрэгжиж гинэ гэдгийг хяндаг тогтолцоо. Энэ болохоор иш үзүүлэгч нар болчихсон юм байна л да. Израилийн хувьд. Тийм учраас нөгөө иш үзүүлэгч нар ард түмэн сануулдаг тий. Таач өгсөн очиж хэлдэг шүү дээ. Чи та тий бурханы хуулийг ингэж зөрчсөн учраас чиний одоо таны энэ зөрчнөөс болоод ард түмэн дээр гэр бүлд чинь хувьд чинь ийм шийтгэл ирж байна гэж. Тэгээ энэс болоод одоо хэрвээ хоёлаа харах юм бол Саулын яг ингээд нөхцөлийг харахаар энэ тогтолцоон дунд тэр хаан нэг бол тэр нөгөө эрх мэдлээ тахилч нар та иш үзүүлэгчтэй хувааж явна. Эсвэл өөрөөрөө бай гэвэл тэднэртэй зөрчилддөг юм. Тэдний нөгөө хууль одоо тий эрх мэдлийг саарамжуулахын тулд тэр нөгөө Саулын тэр түүхийг харах юм бол Давид туслаа гэдэг нэг 70 тахилчийг нэг харь хүнээр хадуулдаг шүү дээ. Хятуулдаг. Тэр энэ талаараа Давидд туссан гэдгээсээ гадна энэ нөгөө нэг Саулын хувьд өөрөө эрх мэдлээ. Яг өөрөө нөгөө бусад үндэстний хаад шиг ер нь эрх мэдлийг өөрөө дангаараа авч явахыг хүссэн юм шиг байна. Тийм учраас нөгөө тэр 70 тахилчийг хятуулдаг. Аль нэг бурханы хяналтанд ор биш те. Тийм өөрөөрөө байх гэдэг шүү. Тэгэхээр тийм Израилийн хойштын хаадын түүхэн дээр ч гэсэн бас юм татдаг. Тийм. Иш үзүүлэгч нар ч гэсэндээ нутгаасаа хөөгөөл тийм. Тэгээд алаад хятаад явдаг. Тэгээ ер нь бол одоо ингээд харахаар дүгнийд хоёлоо жоохон базаад ярил л та. Тэгээд ингээд харахаар өдөөсөө израилчуудад яг Израилийн үндэстнийх нь хуваас харах юм бол тэднэрт хаа хэрэгтэй байж те. Хаа маш их хэрэгтэй. Хүний үүднээс ярих бол одоо хин нэгэн хүн ирж одоо миний хамаатныг миний хүүхдийг алхад ямар ч хуйлгүй байна гэдэг нь өөрөө яг хууль байсан гол нь хуулийг хэрэгжүүлэх арга зам байхгүй те. Аппарат байхгүй гэж эцэг нөө тийм зүрх хууль ярьсан. Тийм. Яг энэ байхгүй ийм нийгэм байсан учраас бас нэг талаараа энэ маш зөв болж харагдаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаараа юу харагдж байгааг бол израилчууд
хаантай болсон ч гэсэн ялгаагүй л амьдрал үргэлжлсэн юм шиг надад харагддаг. Библийг харахаар шүүгчд сайн шүүгч, муу шүүгч, тэгээ израилчууд хаан гарлаа сайн хаан, бүр сайн хаан, тэгээ муу хаан гэл ингээл бас ингээл явж байгаа шүү дээ юм бол. Түүх уртаар гаргаад тэр чинь тэгж харагдаад байгаа юм. Ерөнхийдөө бид нэг базаад харцгаар тухайн үед бол энэ нь маш зөв зүйл хийсэн гэдгийг ойлголтод одоо би бол хүрж шүү дээ. Тийм. Тэгэхээр яг Библийг харуул ер нь нөгөө төртөө болоод инглээ гэсэн юм байдаггүй л тийм. Бид нар нөгөө түүхэн нөхцөл байдлыг нь одоо судалж ээж энийг олж харж байгаа байхгүй. Тэгэхээр Давидын үед нэгдмэл нэг хаантай болоод Соломоны үед бол бүр айгүй мундаг болж байна. Жинхэнэ институт хэлбэрт очиж байгаа шүү дээ. Ямар баян, ямар хүчрэг боллоо. Бүр ингээд морин зэрэгтэй, цэрэгтэй, бүр морин цэрэгтэй болчихж байгаа. Жинхэнэ тэнд чинь шүүх засаглал гэдэг чинь бий болоо. Одоо яг тийм төр гэдэг мэрэгэн ухаанаар төрийг яаж удирдах авч явах уу гэдэг хүртэл төшөмдийн ёстой. Тэгээд хүчрэг айрамтай, нийгэм нь ямар өндөр зохион байгуулалттай. Тэгээд дахиж ерөн тэр Беньямин овгдор гарсан шиг нэгнийгээ хүчиндээ тийм гараагүй. Ягаад гэвэл нөгөө нийгэмд нь юу гарчиж байгаа байхгүй. Яг нөгөө хоёр хаат улс Израилийн хаат улс хоёр хуваагдаад тэр үедээ бол бас арай өөр нөхцөл байдал. Энэ бол хаан төрөөсөө бүхээс илүү арай өөр болоо явчихсан. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд нас судлаж яриул өөр байна. Тийм байна. Тэгэхээр ямарсан өнөөдөр хоёулаа ярьсан сэдэв маань бол угаасаа израилчууд хаан хүссэн тухайн үеийн нөхцөл байдлыг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдалд бол нэг бодлаараа хүн өнцгөөсөө харах юм бол дарах юм бол хаан бол айгүй хэрэгтэй байсан нийгмийн тийм тогтолцоо өөртөө орохыг хүссэн. Тэгэд мэдээж тэр бол нэг ганц хүний биш олон хүний хүсэл тэнд явагдаж л тэр дээшээ тэр Самуэль төрж байгаа шүү дээ. Олон нийтээр хилэлцэж бүр очиж байгаа тийм сэдв баг. Тийм нөгөө бичсэн мэт бүх овгийн ахлагч нар ирээд уламжилж байгаа шүү дээ. Бид нар бусад үндэстэн шиг гэж хэлж байгаа байхгүй. Тийм бусад улсыг харж байна. Биднээс юугаараа давуу байна? Яагаад давуу байгаад? Нэгдүгээр энэ тогтолцоо байна. Тийм. Нэгдүгээр нийгэм дэг журамтай байж тэд нар чинь одоо төвхөнжиж баялаг бүтээж эхэлнэ шүү дээ. Одоо ч бид нэр ер нь бол ярьдэн шүү дээ. Одоо тэр Америкийн кар, Японы кар гэх тээ. Одоо бид нар хүртэл ингээд иргэн тойрны улс үндэстнийг хараад бид нар тийм болмоор байна гэдэг нэг үнцгүүл нь гаргаж ирээд шүү дээ. Одоо Японууд бусад хүмүүсээ сайн өөрсдөөсөө бусад хүмүүс хэрхэн хөндлөгийг бид нэр суралцмаар байна гэл тээ. Америк жишээлбэл одоо ийм бүтээгээд байна тээ. Хятад ийм үйлдвэрлэлүүд бий болгоод бид нар юу ч үйлдвэрлэж чадахгүй байна гэх харьцуулж хараад ингэж байгаа энэ сайжрахыг хүсэж байгаа хүний тэр нэг л мөн чанарын асуудал яригдаад байгаа шүү дээ. Тийм тэрнтэй л адилхан. Тийм тэрнтэй л адилхан. Тэгээд нөгөө түрүүний шүүгчнэр бол залгамж халаа байхгүй шүү дээ тий. Мундаг шүүгч гарч ирлээ. Тэгээд тэр хүн нас барсны дараа дахиад сонгогдно. Дахиад нөгөө хүмүүс нүд болгоо өөрсдөө төхнүүд нь зөв хийснээ хийгээл гаднах нэрэл дахиад дарлаад эхэлж байгаа байхгүй. Тэр энэ ч нөгөө залгамж төртэй болно гэдэг бол тэр төр гэдэг зүйл тэр хүн нас барлаа гэсэн төр гэдэг нөгөө тогтолцоо нь байж байгаа учраас тэр чинь бас айгүй чухал болчихж байгаа байхгүй тий. Төр гэдэг зүйл байж байгаа учраас тэр үндэстэн оршин тогтнож байна. Муу сайн ч гэсэн муу сайн хаан хамаагүй гол нь төр гэдэг тогтолцоо бий болсноос болж байгаа учраас Израиль гэдэг улс бусад эргэн тойрны хүчрэг плисттэй тийм голд оршин тогтох. Тэгээс яванда бүр мундаг болж. Тэгээ яванда тийм Давидын үед, Соломоны үед бол тэднийгээ бүр эзлээд эхэлж байгаа шүү дээ. Технологи цогцолж байгаа. Хүчрэг зэрэг аимтай болчихж байгаа. Хүчрэг нэгдмэл зохион байгуулалттай болж байгаа. Мэдээж хэрэг Бурхны ард түмэн ч гэсэн тэд нэр өөрсдийнхөө хүн гэдэг талаасаа тийм өөрсдийнхөө сул талдаа хараад тэрийг юу нөхдөг юм бэ гэдгийг л тэр үднээс л харсан зүйл болж тарж байгаа юм. Тий. Тэгээ бид нар ч бол одоо Библи уншихад гэдэг чинь израилчууд ингээл мунхагаасаа болол хаан хүсэл те чадваргүйгүй болсоо бол хаан хүсэл Бурхны хүсээгүй юм хүсэж чинь гэдэг ийм нэг өнгөцгөн хараад байгаа шүү дээ. Одоо ч гэсэн бид нар ингээл харах бол сүм чуулганыг харахад бас бид нар бас итгэлийг бас л бид нар сайн дураараа итгэхэд сайн дураараа дуулууртай байж байгаа байхгүй. Бурхны хуулийг, Бурхны үгэнд. Тэгэхээр тэд нэр хүний дуулууртай байдал өөр шүү дээ. Тийм үстэй тий. Яг тэрнтэй адилхан ер нь Израиль гэдэг том үндэстэн тэр сая гаруй хүн дотор за Самуэль айгүй мундаг Бурханд дуулууртай байсан ч гэсэн яг Бурхны хуулийг өөрийнхөө гэр бүлд үр хүүхдтэй хэрэгжүүлж чадаагүй л байхгүй. Хүүхдээ шийдгээд тэрнийг алаад байх чадахгүй. Яг тэгвэл хүүхдээсээ нүрээ буруулах уу, Бурхнаас нүрээ буруулах уу?
гэдэг сонголт ирэхээр үр хүүхдээсээ хинч нүрээ буруулж чаддаг юм байна л да. Тийм учраас нөгөө Авраамийн нөгөө жишээ гоч Исаакийг өргөдөг. Тэр бол яагаад айгүй мундаг байгаа даа гэхээр тэр хүн тэр хязгаарыг Бурхнаасаа үр хүүхдээсээ нүрээ буруулж чадсан аав байхгүй. Израилийн нэгэнх түүхийг харах юм бол Давидын түүхэн дээр ч тэр Эли, Самуэлийн түүхийг харуул бүгд үр хүүхдээс нүрээ буруулж чадаагүй байхгүй. Тийм учраас нөгөө тэр хүн маш дуулууртайгийн байдал хамгийн үлгэрчээ байдал нь тэр үр хүүхдээс төрсэн үр хүүхдээсээ нүрээ буруулаач тэрийг Бурхны хуулийн дагуу орхиж чадсан. Бурхныг сонгож чадсан. Учраас энэ бол дуулуурын хамгийн дээд хэлбэр гэж байна. Тэрнтэй адилхан одоо бид нэр ингээд хэрвээ хүмүүсийг ингээд итгэлийг харах юм бол яг нөгөө бидний бас л дуулууртай байдал хин нэг бид нар шүүхтэй тэр бол тэр хүний сайн дурын зүйл гэдгийг бид бас сайн бодох хэрэгтэй юм шүү. Тэрнээс биш тэр хүн гэр Бурхны өмнө дуулууртай байж үгийн дагуу амьдрах гэдэг нь тэр хүний сайн дурын зүйл юм аа. Тэгэхээр энийг одоо нөгөө нийгэм дээр аваач тавьчихвал нийгэм айгүй замбраагүй болно шүү дээ. Ер нь бол тийм үстэй тий. Хин ч гэсэн бүгд ингээд яаж байгаа ч гэсэн хүн болгон гэхгүй нэг хүн би илүү юм аммаар байна. Би нэг удаа хулгай хиймээр байна. Нэг удаа би хүн хүчндмээр байна. Тэр хүний сайн дурын зүйл учраас. Харин Израилийн нийгэм бол тийм байж болохгүй байхгүй. Тэр чинь улс болохгүй. Заашгүй тийм тогтолцоо байх шийтгэл нь байж шүү дээ. Албадан хийлэгдэг. Хуулийг сахиулдаг. Тийм тогтолцоо байж тэр улс хүчрхэг болж. Хүний нөгөө дураараа байрлах байдал байх. Нэгдмэл болгож чинь тий. Тийм нэгдмэл болгож. Нэг юмар шийтгэж нэг юмар тий. Эргээд нөгөө нийгэм аюулгүй болж. Аюулгүй болж чинь. Тэгээ эсрэгээр нөгөө чинь Израилийн нийгэм чи өөр бурхан төвтэй тий. Ганц бурхантай нийгэм гэдэг чи өөр л дөө. Өөр тэгээд гол нь бурханы хуулиар зохицуулагдана. Гол нь бурханы хуулиар хүмүүс сайн дураараа биелүүлэх учраас тэнд асуудал гараад байгаа. Гол юм тий. Сахиулах нөгөө тогтолцоо байхгүй учраас эцэг нөгөө хүүхдэд татвархаж чадахгүй. Ер нь бол энэ шүү дээ. Одоо чуулганд гэдэг юм уу те Христ итгэлийн амьдралд бас яг наад үлгэрч юу ч юм бол ерөнхий нөхцөл байдал ингэ явж байгаа. Тий, одоо бидний чуулган дээр бас тийм байгаа шүү дээ. Чуулган бол ингээд бүгдийг ингэ шийдэхэд ингэн газар биш болчиход байгаа байхгүй те. Чуулган бол харин хөөхөн өөрөөр ингэж бурхантай харилцаан дээрээ шийдэх те дуулууртай байдлыг шийдэх гимээс эсрэг зогсох тэр байдал нь өөрөө зогсож байгаа учраас хов хүн дээр байгаа. Тийм хов хүний итгэлийн асуудал. Хов хүний итгэл. Тийм. Хэдийгээр нийгэмлээд ингээд чуулган гэ те бурхны юм ард түмэн гэсэн юм байгаа ч гэсэн буцаад хов хүн гэдэг нь зөв бурхантай хамт байх уугүй юу гэдэг бол шийдвэр бол буцаад хов хүн дээр л очиж байгаа юм л та. Тийм учраас яг нөгөө эн чин бас нэг ингээд яг улс болоход бол айгу сул талтай. Мэдээж хэрэг бид нэр ингээд итгэгч хүн учраас айгу өндөр ёс суртахуунтай бурхны ард түмэн өндөр ёс суртахуунтай байсан байх гэж боддог боловч хүн гэдэг бол өөр л бас тийм байдгүй юм байна л да. Тэгээд нэг гоё юм нь Библи аяагүй шударгаар бичдэг юмыг энэ гойчлоо застдгүй юм байна. Харин харахад тий Самуэлийн тэр алдаа, Илигийн алдаа, Израильчүүдийн алдаа дутагдлаа бүгднийг яаж одоо өөрөөс нь урвсан тэр бол нэг шударгаар бичиж байгаа. Тэр нэг нүгэлтэй тий. Энэ шүүгч ингэж алдсан тий. Тэрнээс биш ингээд нууж бас болно шүү дээ тий. Бурхны ард түмэн учраас тэрэн дээр ингээд тэр бичиж байгаа хүмүүс ч бидэрт хаан байхгүй учраас хүмүүс ингээд дураараа яваад нийгэм аягүй хэцүү болчлоо. Бүр Бенямин овгийн юм болчлоо. Бид нэр ингээд нэгдмэл биш. Аягүй ингээд хэцүү байна гэдгийг бүгднийг яг ингээд бичсэн. Тэгээд тэрнийг шийдэж байгаа гол юм нь бол ер нь төр болсон байна гэж. Одоо яг нэг сонирхолтой юм нэг энэ одоо энэ дэлхийд дээр ер нь бурханлаг төрт ёсны тийм улс бол ганцхан Иран байдаг юм байна. Иран тийм болт юм. Төрийнхөө дээр нөгөө исламын шашин гэсэн. Тийм нөгөө одоо тэр халиф гэдэг нь байж идэг. Тэр нь одоо нэг осондоо баг хамгийн өндөр дэс тахилч юм байна л да. Тийм. Тэр бусад одоо тийм бас тийм бурханлаг төрт ёс бол байхгүй. Бүгд нөгөө яг одоо ардчилсан төр гэдэг рүү болчихсон байдаг юм байна. Сонирхолтой. Тэгэхээр төрт улс анхны нөө төрт улс болохыг хүсэж байгаа. Израилийн нийгмийн талаар хоёул ярилцлаа шүү дээ. Тийм. Ямар ч хоёулаа өөрсдийнхөө хэмжээнд чадхаараа ямар тодорхой хэмжээний бас нэг жоохон ойлголт өгсөн болов уу гэж бодож байна. Тийм. Ер нь бол уншихад бас буцаад энэ үнцгийг хараад шүүгч номыг тийм нэг хоёрдугаар самай. Нэг хоёрдугаар самай. Зэвэр зүрэл чинь илүү сонирхолтой байх бах. Тиймээс бид нар бас Библийг уншихыг та бүдээс уриалж байгаа шүү. Тийм. Тэгээд эцэст нь ер нь ингээ харахад ер нь бол цаг хугацаа бол зүгээр л цаг хугацаа. Харин хүн гэдэг бол хүнээрээ л байд юм байна гэж юм. Нөхцөл байдлыг харахад бол тэгж штэ тий. Бид нар хэдийгээр одоо юм гоё технологи хэрэглээд илүү гоё нийгэмд амьдарч байгаа. Гэхдээ бидний дотор яг л бурхантай хувьчилж харьцаж бид нар өөрсдөө л
ёс суртахууны те бурхнаас өгж байгаа тэр зүйлийг биелүүлэхгүй бол үгүйсээ татгалзаад явах те бид нэр шийтгэлийг өөр зүйлд ингэ авах боломжтой л юм байна. Тэгэхээр өдөөсөө яг тухайн үеийн одоо юу гэх юм одоо нэг шүүгчдийн үеийн нийгэм те суурин дээр байл бий болж байгаа анхны хаан засаглалын тухайн тэр үеийн нөхцөл байдлыг хүмүүсийн хүсчихсэн зүйлс одоо үеийн бидний багс бид нар ч суулсаа дээшлэлийг хүсэж байгаа энэ үсэлт бараг төгөл юм байна да. Ер нь бол датад ирвэл бас их ойрхон тулгаад судлал те. Ер нь нөхцөл байл ингээд харьцуулаад ингээд маш төстэй юм байна ер нь. Тий. Төстэй те. Тэгэхээр ер нь дуусгая те. Тэгээд тухайн үеийн хаантай болохыг хүссэн израилчуудын нөхцөл байдлын талаар судалснаа ингээд ярьлаа. Өөрсдөө хэмжээнд судалсан. Өөрсдөө хэмжээнд тийм мундаг бол биш угаасаа. Ямар ч өөрсдөө хэмжээнд судалсан. Яг энэ зүйл маань нөгөө талаараа буцаад Библийг уншихад та бүгд илүү сонирхолтойгоор бас унших сэдлийн нөхөнд бол бид нэр энэ судалсан уншсан зүйлүүдээ ингээд ярьж байгаа шүү. За тэг анхаарал тавьсанд явдалд баярлалаа. Тэгээд эзэн доторх Библийн мэдл итгэл доторх мэдлэгээ бүгдээрээ бие биентэйгээ хуваалцсанаар бас тэлэх байх гэж бодож байна. Ер нь бол бид нар цаашдаа бас ганц хоёр ийм сэдвүүдийн төвөөр аваад ярих болно. Тэгэхээр таад бас үргэлжлүүлээд бидний лайк, фоллоу хийгээд лайк дараад үзээрэй. Тэгээ сонирхолтой зүгүүд байвал бас бидэнтэй хуваалцаад энэ талаар ярмаар байна. Эсвэл энийг яриад өгөөч гэвэл бид нараас нээлттэй хандах болно шүү. За баярлалаа. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд ямар ч байсан Израилийн хаантай болсон түүхий талаар сайхан ярилцлаа. Баярлалаа баяр та. Баяр та.